Улаан үеийн биеийн тамирын спортын комплексийн талбайд зохион байгуулагдсан таеквондогийн байгаль нуурын цомд Монгол болон Оросын холбооны улсын 24 бус нутгаас ирсэн 800 орчим тамирчин оролцлоо. Энэ жилийн тэмцээнийг их ялалтын 80 жил, таеквондогийн үүссэн 70 жил буриаддаг холбооны 30 жилийн ойд зориулсан байна. Сайхан тэмцээн байна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа юм биш ээ. Сайн тоглож чадуу. Хар бус төлөөр сайн оролцсон гэж бодож байна. Одоо спара рингдээ бэлдэж байна. Багийн спара ринг болон багийн туйлд бэлдэж байна. Спарринг хийх боломжийг хэр үнэлж байна? Надад ялах бүх боломж бололцоо бий гэж бодож байна. Гол нь сайн ажиллаад сэтгэл зүгээ бэлтгэн л чухал байна. Ерөнхийдөө сайхан тэмцээн болж байна. Дээд зэргийн өрсөлдөөнтэй байна шүү. Насанд хүрэгчид өсвөр үеийн хүүхэд гээд олон насны ангилал байна. Үзэлцээд хүч чадал бэлтгэлээ шалгачих өрсөлдөгч олон байна. Тоглож амжсан уу? Тэгсээ. Өнөөдөр 92 кг-ийн шигшээд тоглосон. Нэгдүгээр байр эзэлсэн. Байгаль нуурын цом тэмцээн 21 дахь удаага зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн, Европын болон Оросын аваргуудыг цуглуулжээ. Байгаль нуурын цом тэмцээний ялагч шагналтуудад ийм гомсог шагналт урамшуул бэлтгэжээ. Аваргуудад нь ийм харц булаасан шагналж бэлдсэн байна. Хэн гардах бол гэдэг нь сонирхол татж байна. Байгаль нуурын цом тэмцээнийг Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Юуны өмнө ийм спортын төв байгуулсан хоттоо баярлалаа. Энэ төв 800 оролцогчийг хүлээн авах хүчин чадалтай. Анх удаа 6 талбай гаргалаа. Урд нь 2019 оны Оросын холбооны улсын аваргад л ийм хэмжээний зохион байгуулалт хийж байж. Шүүгчдийн ачаал зохион байгуулалтын хувьд ихээхэн чармаалт шаарддаг ажил юм шүү дээ. Гисэн ч бид амжилттай зохион байгуулж зочид сэтгэл хангалуун байна. Тэмцээн төрүүлсэн оролцогчид спортын мастрын болзол хангасан байна. Андрей Слепнев, середина земли, Бурятия. Залуу Иван Чертенков багшийн дэд сургуулийн барилгад ажиллаж байгаад төмөр зам барах ажилд оржээ. Дуу цөөтэй ажилч хичээнгүй үүрэг хариуцлага ухамсарласан тэрээр 18 наснда өнчирч 4 дүүгээ өсгсөн. Үүрэг гэх ойлголт түүнд зүгээр нэг үг байгаагүй юм а. 1942 оны 1-р сард Иван улаан армид татагдсан. Эхлээд амрын бүсэд тусан зэрэг талбаасан. Харин 1943 оны 3-р сарын 5-нд дислэгч Широнины командлсан дивизийн бүрэлдэхүүнд багтан германуудын танк явган зэргийн давшилтыг сүрэн тулцсан юм а. Тэнгисийн цэргээс явган цэрэг шилжсэн Иван сум танкны дор чичирч тэнгэр хагарах мэт тулалдааны талбарт Харьков хотын ойролцоох тосгонд алдарч Широнины тасгийн хамтаар хамгаалалтад зогсжээ. Буцах газар үгүй. Ард нь их орон хүлээж байна. Чертенков байрлалаа байнга өөрчилж, гар пулемотор германуудыг устгаж, танкны ард дагалдаж явган цэргүүдийг урагшлуулахгүй зогсоож байлаа. Нэгэн давшилтын үеэр тэрээр хүнд шаргацсан боловч эцсийн хүчээд ажиллан гар бөмбөгөөр тулж ирсэн танкийг устгасан. Иван газар дээрээ амиа алдсан. Тулааны тэрхүү газар л түүний сүүлчийн амьсгаа тасарчээ. Түүний зоригт үйлдэл герман цэргүүдийн давшилтыг тасалдуулсан байна. Хамтын булшин дээрх бичээс тэдний мөнх алдар үеийн үед бадраг, фашизмд оноосон үрдийн ял шиг уншигдана. Тэр байгаагүй бол дайн өөрөөр төгсөх байсан ч юм билүү? Түүхийн мэдсэний дараа жирийн нэг хүн эх орныхоо төлөө ямар их зүйл хийж чаддгийг ухаарсан. Түүхчид хожим нь энэ тулааныг Памфиловын 28 баатарын тулалдаантай зүйрлэнэ. 25 гвардийн цэрэг бүтэн танкны цуваг зогсоож 11 танк 100 гаруй герман цэргийг устгасан. Тэд буцаж ирэхгүйгээ мэдэж байсан ч эргэлзээгүй. Улаан удын төмөр замын дүүрэгт Иван Матвеевич Чертенковын нэрээр нэрлэгдсэн гудамж бий. Мөн 14-р дунд сургуулийн хашаанд 2015 онд түүний хөшөөг босгосон юм. Иван Чертенков бол улс орон хямарч байх үед нуруундаа түшсэн тэр олон мянган баатрын нэг. Амиа хайрлалгүй тэмцсэн 25-ын нэг юм а. Эх орноо аварсан сая хүний төлөөлөл.
Уян налархай ухаалаг хөдөлгөөнтэй итгэмээргүй хүчтэй аэробикийн залуу тамирчид хотын аварга шалгаруулах тэмцээн дээр спортын энэ нарийн сэтгэл хөдлөм төрөлд авьяасаа харууллаа. Хүүхэд эргэлдээд байхгүй бол удахгүй штэ. Хөөрхөн нүдийн улам гоё болгох бүрч гоё. Миний хувцас хөх өнгөтэй, зөөлөн өнгөтэй гэхүүдээ бас усны хувцас. Тиймээс хөгжимч тайван, зөөлөн, ихэвчлэн хувцсны өнгөнд тохируулан хөгжим сонгодог. Спортын бусад төрлүүдийн адил аэробик нь өндөр бэлтгэл шаарддаг. Зарим элементүүдийг хүүхдүүд тийм ч амархан сурахгүй байх нь байдаг. Миний хувьд хамгийн хэцүү зүйл бол шуушуудах хагас шпагат. Энэ нь агаарт хөндлөн сууж байгаад гараа тулан газар дах хөдөлгөөн юм. Тэмцээний үеэр юу ч тохиолдож болно. Гэхдээ тамирчдын гол зорилго бол үзэгчд болон ажиглагч шүүгчдийн өмнө бүх хөдөлгөөнийг алдаагүй гүйцэтгэх явдал юм а. Шүүгчид гүйцэтгэл, жүжигжилсэн байдал болон хүнд элементийн шүнэ. Цахилгаан системээр шүүх болно. Дараа нь оноо бүрийг дэлгэцээр харуулна. Аэробикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчид энхүү онцгой дэмжлэгтэйгээр оролцож байна. Энэ жил тэмцээнд 6-аас 16 насны 250 орчим тамирчин оролцож байна. Тэд бие даасан хос, гурвал, бүлгийн үзүүлбэр, бүжгийн гимнастик болон гимнастикийн тавцангийн төрөлд өрсөлдөж байна. Зөвхөн өвөр байгалийн хязгаараас төдийгүй хөрш улаан үд хотоос ч оролцогчид иржээ. Чита хотод аэробикийн аварга шалгаруулах тэмцээн 20 гаруй удаа зохион байгуулагдж байна. Энэ жил бид энийг бүс нутгийн хэмжээний тэмцээн гэж нэрлэж байна. Улаан үдээс 50 оролцогч ирсэн. Ингээд хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ялагчдыг зарлаж байна. 15-аас 19 насны английн бүжгийн гимнастик төрөлд Импульс спорт клубын тамирчид төрүүллээ. Бид өдөр болгон бэлтгэл хийж энэ тэмцээнд бэлтгэсэн. Энэ мөчийг их хүлээсэн шүү. Багийн ажиллагаа хэрэндээ хэцүү. Хаяа нэгнээ ойлгоход бэрхшээлтэй байдгийм. Нэгдмэл хөдөлгөөнтэй байхын тулд баггүй муудалцсан. Гэхдээ ойлголцсон. Талбай дээр бол адреналин, сэтгэл хөдлөл. Маргаан бүхэн мартагдана штэ. Багийн уур амьсгал мэдрэгдэнэ. Гэвч тамирчид амрах болоогүй. Шин тэмцээн шин ялалт урд нь хүлээж байна. Иргэний тосгонд Авга эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан уламжлалт 24 дахь удаагийн морин спортын баяр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд орон нутгийн иргэд спорт сонирхогчид өргөнөөр оролцож, нутгийн хэмжээнд өргөн цар хүрээтэй наадан боллоо. Баярын хөтөлбөрт 8 төрлийн сонирхолтой уралдаан багтсан бөгөөд нийт 80 гаруй цэвэр үйлдвэрийн хурдан хүлэг уралдсан юм а. Астрахан, Волгоград, Ростов-Мужийн шилдэг уяачид болон морд уралдаанд оролцсон байна. Тус уралдааныг 4 дахь жилдээ халимаг үйлдвэрийн адууны онцлог чадварыг харуулсан тусгай гараагаар нээсэн бөгөөд эхний уралдаанд 10 хурдан хүлэг төрөв булаалцсан юм а. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар халимаг адууны оролцоо нь уг үйлдвэрийг олон нийтэд сурчлахад чухал хувь нэмэр оруулж байна. Халимаг болон өмнөд холбооны тойргийн морь сонирхчид бүгд бие биенээ таньдаг юм а. Энэ бол адуу сонирхчдын уулзалт, төрсөлдөөн, амралт нэг дор багтсан сайхан үйл явдал юм. Адуугаа өсгөж үржүүлээд тэдгээртэйгээ ажиллах нь жинхэнэ дур сонирхол үн сэтгэл юм а. Морин уралдаанаас гадна зочид сур харвах, бүсний барилдаан зэрэг спортын төрөлд өөрсдийгөө сорьсон. Уралдааныг зөвхөн орон нутгийнхан ч бус хөрш мужуудын жуулчдаж сонирхоор иржээ. Тэд зөвхөн хурдан морины уралдаан бус мөн үндэсний хоол амтлах, хоньны мах амсах, адуу унах зэрэг ардын уламжлалд бүрэн автан баяссан байна. Манайх ч гэсэн өөрсдийн гэсэн адуутай байнга л арчилж байдаг юм. Цэвэр үйлдвэрийн их малтай эрлий задуутай. Батэр Николаевич бидний үргэлж үрдэг а. Энэ бол халимаг нутагт болдог хамгийн сайхан баяр гэж боддог шүү. Бид гэр бүлэрээ ирж үндэсний наадам үзэж, халимаг ёс заншилтай танилцаж, сур харуулж, хоньны мах идэж, морь унаж үзлээ. Удаан сонссон ч анх удаа ирж байна. Нэгэнд төлөвлөж байгаад л зорж ирсэн.
Маш олон хүн цугларсан байсан. Үндэсний хувцастай олон хүн байсан нь маш сонирхолтой санагдсан. Бид төр зогсож үзээд анх удаа энд ирж байгаа болохоор үнэхээр гайхалтай байлаа. Ялалтын өдрийг нүдэнд тэлмэстэй баяр хэмээдгээ. Энэ өдөр бидэнд амьдрал хөдөлмөр эрхлэх боломжийг олгосон өвгдээцийнхээ дурсгалыг гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авдаг. Тэдний нэг нь Авга эх орны дайны Ахмад дайчин Ард талын баатар Буурал Валентина Васильевна юм а. Өдгөө тэрээр 101 настай. Би 45 насаар залуучлаа. Би 100-тай биш, 50-тай шүү. Залуучлаа. Энэ олныг болон таныг ч мартахгүй уднаа. Байраараа дуулцгай нэртэй арга хэмжээ нь хэд хэдэн үеийн хүмүүсийг нэгтгэж чаджээ. Ахмадуудад зориулсан хүндэтгэлийн үгийг залуу үеийнхэн илэрхийллээ. Бид ангийн найзуудтайгаа хамт энэ гайхалтай өдрийг тохиолдуулан бүх Ахмад дайчидаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэдний баатарлаг үлс биднийг урамшуулж, ирээдүйн жишээ болж үлдсэн. Энэ өдөр ихшгэлсэн дуу хуурн дайны жилүүдийн ард түмний баатарлаг түүхийн бэлэг тэмдэг болж байлаа. Мөн улаан армийн эрүүл мэндийн албаны тугийг дурсгал болгон ахлах төрүүч эрүүл мэндийн албаны ажилтан Валентина Ефремовад гардуулсан цэргийн ёслол боллоо. Арга хэмжээний оролцогчид дуудуулаа зогссонгүй. Өгшгүй мөнхийн цэрэг жагсаалд оролцсон баатарлаг өвөг дээдсээ дурслаа. Валентина Васильевна манай телевизэд дайны үеийн дурсамжаа хуваалцаж, залуу үедээ чухал захиасыг илгээсэн юм а. Эв наримталтай амьдарч, нэгэндээ үнэж, хариуцлагатай хандаарай. Өнөөдрийн байдлаар Якут мужид 9 Ахмад дайчин үлдээд байна. Баярын өдрүүдээр тэднийг Оросын холбооны улсын бааtruуд хүртэл хүндэтгэлтэйгээр мэдчилж байна. Якутын залуусын нэрийн өмнөөс ялалтын өдрийн мэнд хүргэе. Та нар бидэнд амьдрал бэлгэлсэн. Залуу үе бид таны итгэлийг алдахгүй гэж амлаж байна. Якут орон даяар ялалтын ой зориулсан арга хэмжээнүүд өрнөж байна. Түүхэн ялалтын 80 жилийн ойд баяраар зогсохгүй нэгдлийн бэлэг тэмдэг болж байгааг оролцогчид онцоллоо. Бүгд найрамдах Хятад ард улсын худалдааны яамны тайланд дурдсанаар хотын нийт хэрэглээний 60% нь шөнийн цагт явагддаг. Клуб, баарууд хөгжмийг сэтгэл хөдлөлийн агуулгатай болгож, орчин үеийн залуусын заавал мэдрэх ёстой туршлага болгодог байна. Би 2015 онд хөгжмийн ертөнцид хөл тавьсан. Олон жил бусдад заалаа. Цаг хугацааны явцад ингэж үргэлжилж болохгүй ухаарсан юм. Ямар ч төлөвлөгөөгүйгээр халагдах хөргөдлөө өгсөндөө бусадтай R&B хөгжмөө хуваалцвал бүгд мэдэрдэг гэж боддог. Энэ бол миний 100% дүгнэлт юм. Анх хувийн баараа нээхэд гол нь тэнцвэр байсан юм а. Дуулаач хамтлагуудад тухтай орчин харин зочдод зүгээр нэг хөгжим сонсдог бус ойлгож мэдрэх боломжтой зай гаргаж өгөх нь чухал байсан юм. Ёстой сайхан уур амьсгалтай газраа тайз танхим хооронд хаалт саад байхгүй. Жинхэнэ эрчим хүч бүрээ ойлголцол. Явцын дунд гайхалтай зочид залардаг болсон шүү. Цөөн ч хилээ зочлог бүртээ хүн бүхнийг гайхалтай эрсээр цэнэглэнэ. Манай зочид л энэ газрыг үн цэнтэй болгосон доо. Жинхэнэ урлаг хөгжим мэддэг, үнэлдэг хүмүүс ирдэг шүү. Манайх гинтл алдаршаад эхэлсэн штэ. Би чадар судал захиалдаг штэ. Манай группт 30 орчим мянган хүн байгаа шүү. Гэтэл 20хон ширээтэй. Бид ширээ захиалж чадаагүй. Зогсож ил хүлээндээ. Би 7 хоног болгоо ирдгээ. Судал олох гээд л ирж явдаг да. Манайх санал нэг хөгжмийг шүтэн биширдэг хүмүүсийн цугладаг, санал бодлоо хуваалцдаг, танихгүй хүмүүс харилцаж учраа олдог газар байгаасай. Тэгвэл ёстой гоё байна. R&B corner нь өөрийн онцгой өнгө төрхөөр зах зээлд байр сууриа олж байхад өөр нэгэн газар олон нийтэд чиглэсэн өндөр түвшний амьд тоглолтоор ялгарч байна. Манай хөрөнгө оруулалт 3 гол чиглэлд хуваарлагддаг. Дуу, гэрэл, тайзны тоног төхөөрөмж. Бид мэргэжлийн концертын дууралтын систем ашигладаг. Онцлог нь хариу гэрлийн систем юм.
үзэгчид тусгай товч дараад өөрийн ширээг гэрэлтүүлэн уран бүтээлчийг дэмждэг. Ингэснээр тайз ба үзэгчдийн хооронд амьд харилцаа үүсгдэг юм а. Манай хөөрийн гэсэн коктейл зоог бэлтгэдэг цор ганц шинэлэг лабораторитой газар юм. Дээр нь орчин цагийн эрүүл хооллолтын шаардлагыг хангаж буй чихэргүй зоогч бий. Гайхалтай уур амьсгалтай, амьд тоглолттой, өөлхийн аргагүй үйлчлэгээтэй газар. Манай зочдын бараг тал нь мянганы иргэд. Залуучуудад үн хөс чухал юм а. Тиймээс бид арчилсан үнэтэй газар. Тийм ээ, манайх жижиг газар ч гэлээ. Хөгжим, гоёмсог засал, төгсүүлчлэгээ, онцгой бараа бүтээгдэхүүнгээд амбицлаг шүү. Бид ингэж л өсдөг юм а. 2025 оны Аз дахь шилдэг газрууд хөтжийн мэдээлэлээр Хятадын гал тоогоог шөнийн амьдралаар дамжуулан таниулах төрөлжсөн газруудын тоо 1 жилийн дотор 30 гаруй хувиар өссөн байна. Юнлю, Вера Комарова, CGTN.